Таны зүрх гэнт өвдөж, амьсгалахад хүндрэлтэй байна уу? Цочмог зүрх судасны бөглөрлөөс үүсэх ажилчид болон залуучуудын дундах гэнтийн үхэл нэмэгдэж байна. Хэд хүнд орчинд хэд удаан ажиллах. Хэд их ядралт, нойрны дутагдал. Хоримтлагдсан стресс зэрэг давхцвал зүрхний шигдээс болж улмаар гэнт нас барах эрсдэл нэмэгддэг. Гэнт зүрх тогтворгүй цохилж, цээж хөндүрлэж, амьсгалахад хүндрэлтэй болно. Хүйтэн хөлс гарах, дотор муу харах, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Цээжний дунд эсвэл зүүн талаас өвдөлт мэдрэгдэж эхэлвэл яаралтай тусламжийн дугаар 119 дугаард залгаарай. Зүрх судас нарийссан эсвэл бөглөрсөн, зүрхэнд цусны хангамж зөв хэмнэлээр очихгүй байх үед эдгээр шинж тэмдгүүд илэрнэ. Зүрх судасны өвчтөй ажилчид болон хэд халуун эсвэл хэд хүйтэн цаг агаарт нарийн тоос ихтэй орчинд ажилдаг ажилчид эрүүл амьдралын хэв маягийг баримтлах ёстой. Арх тамхинаас таатгалзаж, өдөр бүр жимс хүнсний ногоо хэрэглээрэй. Шарсан тостой хоолноос илүүтэй чанж болгосон тосгүй хоол идээрэй. Өдөрт 7 цагаас илүү унтаж, ядарсан үедээ сайн амрах хэрэгтэй. Аэробик дасгалыг тогтмол хийж, хэвийн жингээ сайн хадгалаарай. Зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдүүлэх архаг хууч өвчнөө сайтар анхаарч, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж, мөн гэнтийн үхлийн эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.